Сайн Roxy тэгээд хэрвээ та миний channelд анх удаа орж ирээд анх удаа имжлэгийг үзэж байгаа бол Roxy гэж хэмбэ гэж гайхчих магадгүй. Roxy гэдэг бол миний subscriber-ууд бөгөөд хэрвээ та надад subscribe дарсан эсвэл даах гэж байгаа бол хүсээсээгүй да Roxy. За тэгэхээр юуны түрүүнд I'm flexing on your bitch. За тэр ч яах вэ? Тэгээд өнөөдөр яг өнөр амар бодсон байгаа битийнх анзаараарай. Би саяхан шинэ нүдний тэрний палет хөдөлтөж авсан. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ Монгол хэл дээр ингээд орчуулсан аимшигын анимашн хийдэг channel болоход Вэгу түүхүүд гэнэ үү? Вэгу түүхүүд гэдэг channel-ийн бичлэгүүд дээр реакшн хийх бол. За би өнөөдөр хоёр бичлэг дээр реакшн хий гэж бодсон. Тэгээд яг алийг сонгохоо мэдээгүй учраас харанхуу гэдэг энийг эхлээд хэдүүл амт эхлэж үзцгээе. Тэгээд аимшиг бичлэгнээс айдаг бол ингээд реакшн дээр те надтай хамт үзэж байгаа да ер нь барилах хэрэгтэй гэдэг байхгүй. За. Ой. Би нэгэн шалтгаанаас олж харанхуйгаас айдаг. Чи харин бүгд харанхуйгаас айдаг шалтгаантай гэж хэлэх байх. Гэхдээ миний хариулт бол тийм бүгдэд шалтгаан бий. Харин би та бүхэнд түүхээ ярьж өгье. Одоогоос 2 жилийн өмнө би Грецээ явахаар шийдсэн юм. Яагаад гэдгийг сайн санахгүй юм л да. Гэхдээ тухайн үед нэг шалтгаан байсан байх. Би Грецээ явахдаа хоолгүй, усгүй, бас гадуур хувцсгүй явсан. Тэр өдөр үнэхээр их бороотой өдөр байлаа. Би шалгалт орохоос өмнө хорогдох газар хайж олох хэрэгтэй байв. Тиймээс би сургууль руу очсон юм. Хувцас хатааж бороо зогсохыг хүлээе гэж бодлоо. Тэр борооноос олж би аль хэдийнэ орчихсон. Бас тэр нь даарч эхэлсэн байлаа. Сургууль дээр очиод гадаа хаалгыг нь налаад нүдэн антил би өөрөө ирэхгүй нам унтсан юм. Харин нүдэн нэхэд гадаа тасаранхуй бараг урд зам маань харагдахгүй болсон байв. Надад цагийн баримжаа авчхаар зүйл байсангүй. Миний мэдж байсан зүйл бол шүн дунд болж байлаа. Ямар ч тааж бороо зогссон байсан. Би их өсөж ядарч байсан тул Грецээ холдоогүй байгаа дээр буцахаар шийдсэн юм. Грецээ зогтцоо. Босоод харих гэтэл нэгэн зүйл нүдэнд өртлөө. 45 орчим метрийн цаанд гудамжны гэрэл доор нэгэн хүн зогсож байв. Тухайн хүн метр 80 орчим өндөртэй, хар малгайд самсан өссөн. Бас нүрээ малгайгаараа халахсан байсан учраас надад царайн саарагдахгүй байлаа. Би эхлээд нөгөө хүнийг манай аав намайг хайж ирсэн байх таа гэж бодлоо. Гэхдээ биш ч байж болох юм гэж бодон би бургасны ард суулаа. Нөгөө залуу бараг л 30 орчим минут ойр хавийг ажиглаад байх шиг байсан. Би лав юм хүм. Гэтэл нөгөө залуу халаас ухаад нэг зүйлийг хайгаад байх шиг байлаа. Сургууль руу гараад арай алга. Тэгснээ халааснаас гал тогооны маш том утга гаргаад ирэв. Би түүнийг гүйж эхлэхэд ургас руу гүйж байна гэж бодтол ургас руу биш над руу гүйж байлаа. Oh my god, ямар царайтай юм бэ? Би бургаснаас сум шиг л хурдан гарчгүй лээ. Тэр намайг өөрийг нь бургаснаас харж байсныг мэдж байсан юм билээ. Бургас руу ингэ шийхгээ гүйжсэн юм лээ. Би гэртээ эргэж иртлээ. Нэг ч удаа эргэж харсангүй. Гэхдээ ямар ч байсан би амьд үлдсэн юм. Одоо би боддог л доо. Хэрэг би хамаг хурдаараа гүйгээгүй бол юу болох байсан бол гэж. Эсвэл сургууль дээр унтаа царайгүй бол яах байсан бол гэж. Энэ бол миний харанхуйгаас айдаг болсон шалтгаан юм. Бусад хэлэхэд жоохон онцгойч би одоо бол заавал гэрлээ асааж унтдаг. Ягаад гэвэл годомжинд тарсан ир намайг харанхуй байхад ирж алхаас эсвэл намайг хулгайлахаас айдаг юм. Хөө та нараас тэгдэг байсан нь ингээд гэрлээ унтраачаад орлуугаа орохдоо ингээд унтраалган дээр очиод гэсэн чи амар ордон гүйдэг. Яг нэг артаас юм хөөгд байгаа юм шиг тий. За ингээ эхний нэг бичлэгэн дээр реакшн хийлээ. Айгу амар юм байна. Харанхуй цамшил бүр амар хаа. I'm flexing on your bitch гэдэг. За нүдгүй эмхтэй гэнэ үү. За энийг реакшн хийл. Явдал 80 гинэ. Хөө тэгэхээр энэ нийллийн олныг орчуулсан байх нэ. Энэ зүйл 1997 оны үед надад тохиолдсон юм. Нэгэн шөнө 2 цаг үед би найзынх руу явж байлаа. Ойр хавьд харахад л чихүүдмээр модоор үрэлгцэн. Үүнд тэнд ямар ч гэрэл байсангүй.
Тэр хачин газрыг өнгөрөөд би найзынхаа гэр бололтой нэгэн газар ирлээ. Би машин унтраад гарах гэтэл нэг эмэгтэй инээгээд байгаа мó гэмээр чимээ надад цусагдаж эхлэв. Би машиныхаа ойр авийг харсан ч тэнд юу ч харагдахгүй байлаа. Тэгээд байж байтал нөгөө эмэгтэй энийг чимээ олон тодорч эхлэв. Тэр үед надад би буруу цагта буруу газар ирсэн мэт санагдаж байлаа. Би машинаас холын гэрлээ асаалаа. Тэлтийн цагаан хувцас эмэгтэй модон дээр сууж байв. Би шоконд орж түүний нүр рүү харав. Түүний нүд цусаар дүрсэн улаан байв. Мөн түүний үс нь нүүрнийхэн тал хэсгийг халахалсан байлаа. Түүний хийсэн нэг аимшигт зүйл нь намайг зүхтад хүргэсэн юм. Түүний хийсэн зүйл нь тэр өөрийн хумсаараа хизээдсэн харин надад тодорхой харагдаж байлаа. Юу гэж хэлсэн бол? Би тэр хэсгээс хамаг хотоор хурц зүхтлаа. Гэтэл миний утас дуурч утсан авталт найз маань надаас чи хаана байна гэж асуув. Би найзтай болсон бүхнийг хэлтэл чи буруу замаар явсан байна гэж хэлэн зөв замыг зааж өгсөн юм. Би найзын дээр тэр авдайсан хүмүүст болсон зүйлийн талаар хэллээ. Харин тэнд байсан хүмүүс хадад чиний очсон газар өмнө нь нэг эмэгтэй модноос өөрийгөө дүүжилж өгсөн гэж хэлв. Найз нь тэгээд тэр замыг мэддэг байсан бол яа? Харин тэр мөчөөс хойш би ахин тэр замаар яваагүй. Бас тэр хачин нөхцөл байдлыг хизээч мартаагүй юм. За нэг иймэрхүү юм байна. Тэгэхээр Вэгүү түүхүүд гэдэг энэ channel айгу тодорхой гоё уншдаг гоё channel байна. Тэгээ ер нь дараа бас бидний channel дээр reaction хийж яах уу гэж бодож чинь тэгээд comments дээр үлдээгээрэй. Аачлаа. За тэгээд өнөөдрийн бичлэг жоохон богинохон болчихоо. Уг нь надад жоохон уртхан хий гэсэн ч гэсэн айгу хоёр богинохон бичлэгийг сонгож чиж. Тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгдээр дахин уулзцгаая. Тэгээд comments дээр ер нь санал хүсэл тавьж үлдээгээрэй. Өдрөөсөө хонгорлогоо, оройсоо хонгорлогоо, бүгднээсээ хонгорлогоо баяртай.